Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 2023 оны 4-р сарын 19-нд цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн байдаг. Энэ нь ямар учиртай дуудлага байсан бэ гэхээр Ohio мужийн Summit County-д байх Hudson гэх жижигхэн хотод оршин суудаг 41 настай Todd Morgan-ыг гэрт нь очиод түүнийг зүгээр байгаа эсхийг шалгаад өгөөч гэсэн ийм дуудлага байсан. Todd-ийн хувьд тэрээр их сургуульд бизнес болон санхүүгийн чиглэлээр багшилдаг профессор хүн. Todd 2 хүүхэдтэй, анхны эхнэр Tracy-тэйгээ дундаасаа 10 настай нэг хүүхэдтэй бол харин экс найз охин Mary-тэйгээ мөн л дундаасаа 5 настай нэг охинтой. 4-р сарын 19-ний лав гараг буюу тухайн өдөр Todd 5 настай бага охиноо сургуулиас нь очиж авах ёстой байсан боловч тэрээр охиноо авахаар ирээгүй улмаас Mary цагдаагийн газарт дуудлага өгөн түүнийг зүгээр байгаа эсхийг шалгуулах хүсэлт гаргасан нь энэ. Мэригийн хэлж байгаагаар Todd бол охиноо сургуулиас нь авахаа мартахаар хүн биш. Тэр тусмаа Todd Мэри хоёр шүүхтээр охиныхоо асрах эрхийн төлөө хоорондоо маргаантай байгаа болохоор Todd иймэрхүү алдаа бол гаргахгүй. Охиных нь сургуулиас ч тэр Мэри ч тэр Todd руу хэд хэдэн удаа залхсан боловч утас нь дуудаад байгаа хэрнээ утсандаа огт хариулахгүй байсан. За ингээд тухайн өдрийн оройны 7 цагийн үед цагдаагийн офицерууд Todd-ыг зүгээр байгаа эсхийг шалгахаар гэрт нь ирдэг. Тэд эхлээд Todd-ийн хаалгыг нь тогшоод хонхыг нь дарахад хинч дотроос нь хариулаагүй. Түүнийг зүгээр байгаа эсхийг шалгахаар ирсэн хоёр цагдаагийн офицерын нэг нь байшинг тойрон алхаад Todd-ийн цонхоор байшингийнх нь дотгош харах үед нэгэн эрэгтэй шалан дээр цуснд будагдсан байдалтай хэвтэж байгааг олж харсан байдаг. За үүнийг олж харсан даруйда цагдаагийн ажилтнууд байшинг тойрчгүйгээд арын хаалган дээр нэрээд арын хаалгаар нь дотгош нэвтрэн орсон ба шалан дээр маш их хэмжээний цус алдан амьсгал хураасан байдалтай байх Todd Morgan-ы цогцыг олсон. За тэд Todd-ийн цогцыг нь анх олж хараад толгойдоос газраа чамархаа дээрээ бууны сумны шарх авсан байгааг нь анзаарсан ба энэхүү хэрэгэн амиа хорлолт байж магадгүй байна хэмээн шууд бодсон байгаа. Todd-ийн цогцсны хажуухан талаас хэд хэдэн бууны сумны хонгоо олдсон боловч яг буу нь бол олдоогүй. Гэхдээ цагдаагийн ажилтнууд хэргийн газар дээр ирж шинжилгээ хийх шинжээчдийн багийг нэртэл цогцыг хөдөлгөх боломжгүй тул бууг Todd-ийн биеийн доорнд байж магадгүй хэмээн таамаглацгааж исэн. За гэтэл нэг хачирхалтай зүйл нь гэвэл Todd-ийн гэр тухайн үед ер нь л маш эмх замбраагүй харагдчихсан байгаа. Хүүхдүүдийн нэгнийх нь унтлахын өрөөний шалан дээрээс эвдэрсэн мөнгөний гахайг мөн олсон байдаг. Яг тэнд нь хідэн задгай мөнгө үлдээсэн байсан ч гэсэн мөнгөний гахайг хэн нэгэн хаглаад дотор нь байсан мөнгийг нь авсан мэт харагдчихсан байгаа. Харин Todd-ийн өөрийнх нь унтлахын өрөөнд орох үед мөн л маш эмх замбраагүй, орон дээгүүр нь баахан эд зүйлс хөвглөрөөд ус, виски, чипс зэргийг орныхон хажуугийн шүүгэн дээр өрөө тавьсан. Үүнээс гадна орных нь хажуухан талаас задлаад орхичихсан хайрцагтай бэлгэвчнүүд мөн олдсон. Эхэндээ цагдаагийн ажилтнууд энэхүү хэргийг амиа хорлолт байх гэж харж исэн боловч хачирхалтай зөвхөн Todd-ийн цогцсны хажуугаас биш ерөнхийдөө гэрийнх нь хаа сайгүй хэд хэдэн сумны хонгоо олдсон. Тиймээс үүн дээр нь тулгуурлан цагдаагийн ажилтнууд Todd амиа хорлсон биш эсэргээрээ хэн нэгэн түүнийг хөнөөсөн байх магадлалтай байна гэд мөрдөгчдийг тэр дорн хэргийн газар дээр дуудсан байдаг. За Todd Morgan гэж хэн бэ? 41 настай 2 хүүхдийн аав Todd Morgan нь 2005 онд Cleveland-ийн их сургуулийг төгсөөд дараа нь үргэлжлүүлэн мастрын зэрэгээ хамгаалж, үүнийхээ дараа 2015 онд PhD буюу докторийн зэрэгээ ч мөн хамгаалсан. 2015 оноос хойш тэрээр Massachusetts болон Michigan мужийн их сургуулиудад туслах профессороор ажиллаж агаад 2021 онд буцаад өөрийн төгссөн сургууль болох The University of Cleveland-д буцаж ирэн үндсэн багшаар ажиллаж эхэлсэн байдаг. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг маш хариуцлагатай, сайн аав байсан гэж ярьдсан байлээ. Ер нь бол Todd ажлын талбар дээр ямар ч зүйлд нухацтай ханддаг, маш хариуцлагатай, зарчимч хүн. Харин хүүхдүүдтэйгээ хамт байхдаа эсрэгээрээ маш хөвгчлөлтэй, халамжтай, дулаахан, эерэг хүн болоод өөрчлөгдчихдөг. Тэрээр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай, хүүхдүүдээ аваад аялалд явдаг, хамт видео тоглоом тоглодог, бүр бүжгийн хичээлд хүртэл хамт явдаг. Ер нь хүүхдүүдийнхаа насыг бага гэлтгүү тэдэнтэй яг л найз шиг ярилцдаг ийм хүн байсан.
За мөрдөгчөө тэргийн газар дээр ирээд Тодын цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх хэмлэг рүү илгээсэн ба задлан шинжилгээний хариугаар Тод биедээ нийт 7 удаагийн бууны шарх авснаас нэг нь ойрын зайнаас харин үлдсэн 6 нь холын зайнаас 9 мм-ийн гар буугаар буудулсан ийм шархнууд болох нь тогтоогдсон байдаг. Хэргийн газар дээр үзлэг хийжсэн шинжээчид Тодын байшингийн арын хаалга нь нэвдэрсэн байгааг мөн олж анзаарцгаасан. Хаалганы цоож байдаг яг тэр хэсгийн модон цуураад тэндээс цоожны жижиг хэсэг нь бүр хол үсрээд газар унчихсан байсан. Гэхдээ үүнийг нь шинжээчээд гаднаас хүчээр нэвтрэн орж ирсэн биш, харин дотроос нь хаалгыг эвдэн гадагш гарсан ийм тохиолдол байна хэмээн үзсэн байгаа. Цаашлаад шинжээчээд байшингийн арын хаалганаас эхлүүлээд гадагш гарan байшингийн хойно байх машины зогсоол хүртэл цус татуулан явсан гутлын мөрийг мөн олж анзаарсан. Гэхдээ анх цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар дээр ирэх үед шалан дээр дүүрэн цус болцсон байсан тул энэхүү мөр нь яг гэмт хэрэгтний гутлын мөр юм уу, аль эсвэл анх ирсэн цагдаагийн ажилтнуудын гутлын мөр юм уу гэдгийг олж тогтоох хэрэгтэй болсон байгаа. Ингээд шалгаад гутлын мөрийг цагдаагийн ажилтнуудын өмсчсэн гуталтай харьцуулаад үзэхэд хэнийхэн ч гутлын мөр биш болж таарсан. Тэгэхээр энэхүү цус татуулан алхсан гутлын мөрүүд нь гэмт хэрэгтнийх байх өндөр магадлалтай. За анхандаа мөрдөгчдийн өөр нэг таамаглаж исэн таамаглал нь бол энэхүү хэрэг нь дээрмийн зорилгоор хийгдсэн гэмт хэрэг байх магадлалтай хэмээн үзэжсэн боловч Тодын лаптоп, iPad гэх мэт зүйлсүүд нь бүгдээрээ ил шахуу өрөөнд нь байж исэн. Цаашлаа түүний SUV загварын машин гэрээхээ үүдэнд зогсоол дээрээ машины түлхүүр нь хүртэл бүр өрөөнд нь байж исэн. Тэгэхээр энэхүү хэрэг нь дээрэм хийх зорилготойгоор үйлдэгдсэн хэрэг бол биш болоод ирж байгаа. Ер нь Тодын гэрээс алдагдсан ганц зүйл нь гэвэл түүний гар утас. Мөрдөгчид түүний гар утсыг хаасаагүй хайсан боловч олж чадаагүй. За ингээд шинжээчдийн багийнхан хэргийн газар дээрх үзлэгээ үргэлжлүүлсээр нэгэн гар бууг Тодын хувцсны шүүгээний доод булангаас нь хувцас болон алчуурнуудын доор хийчихсэн байгааг нь олсон бол бас өөр нэг гар бууг Тодын унтлагын өрөөнд байх тавиур дээрээс энд харагдж байгаа хүн алдсны маскны доор байж байгааг нь олсон байдаг. За зөвхөн энэ хоёр гар бууч биш, өөр хоёр ч буу Тодын гэрээс нь олдсон. Гэхдээ эдгээр буунууд нь бүгдээрээ Тодын нэр дээр бүртгэлтэй байдаг буунууд бөгөөд аль нь ч хэрэг үйлдэхэд ашигласан тэрхүү гар буутай ижилхэн загварын буу байгаагүй. За мөрдөгчид үргэлжлүүлэн Тодын хуршүүдээс нь мэдүүлэг авч эхэлсэн. Мэдээж хуршүүдийнх нь нэг нь ойрын өдрүүдэд ямар нэгэн с ิจ гтэй зүйлийг олж анзаарсан байх магадлал өндөр. Хамгийн эхлээд тэд Тодын хөршин болох Линда гэх эмэгтэйгээс мэдүүлэг авсан ба Линдагийн хэлснээр бол түүний охин нь зарим үед Тодод туслаад хүүхдүүдийг нь цагаар харж өгөх ажил хийдэг байсан юм бэлээ. Линда Тодын талаар ярихдаа түүний нэг тийм сонин залуу хэмээн онцолж хэлсэн байдаг. Тод үнэтэй машин ундаг, байшиндаа бүрийн хэмжээний засвар саяхан хийсэн, ихэвчлэн гэрээсээ ажилдаг зэрэг нь Линдад үргэлж нэг тийм с ิจ гтэй санагддаг байсан хэмээн нэг юм сонин мэдүүлэг өгсөн. Харин Тодын өөр нэг хөршин болох тэтгэвртэй гараад байнга гэртээ байж идэг эрэгтэйгээс мөрдөгчөөд ямар нэгэн с ิจ гтэй зүйл харсан аль эсвэл сонссон эсхийг нь асуухад түүнд бол харсан, сонссон ямар нэг с ิจ гтэй зүйл байгаагүй. Гэхдээ тэрээр Тодыг маш сайн залуу, найрсаг, ийдэг, нийт чимээн дүрслэн ярьсан байдаг. За харин Тодын хой талын байшинд амьдардаг Южин болон Шерон нар тухайн өдрийн өглөөний 7 цаг 20 минутын үед буун дуу чимшиг нэг тийм сонин чимээг 2 удаа сонссон. Цаашлаад бүр өмнө нь хизээж харж байгаагүй нэгэн машин Тодын гэрийн зогсоол дээрээс хөдлөөд явж байгааг нь хүртэл олж харсан байдаг. Южиний хувьд тэрээр өглөө эрт 5 цаг гээд сэрээд харахад Тодын машиных нь хажууд тэрхүү үл таних машин байж исэн байгаа. Харин буун дуу чимшиг юм нүдээд ч байгаа юм шиг чимээ гарах үед үүнтэй зэрэгцэн Тодын гэрийн арын хаалгаар хэн нэгэн гарч ирсэн ба өнөөх зогсоол дээр байсан машинаас ямар нэгэн зүйлийг өргөөд Тодын гэрлүү оруулж байгаа нь харагдсан. Үүнээс хойш удалгүй өнөөх хүн буцаж гарч ирээд машиндаа суугаад яваад өгсөн байгаа. За яагаад Тодын гэрт гарсан эдгээр буун дуунууд хөршүүдэд нь бараг л сонсогдоогүйгээ гэхээр Тод хэдхэн сарын өмнө байшиндаа засвар хийгээд дууны хамгаалалтыг хананууд дээрээ суйрлуулсан юм байлээ. Тэгэхээр гэр дотор нь болж байгаа зүйлс гадагш бол тэгж их сонсогдохгүй. Цаашлаад Южиний эхнэр Шерон мөн мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн. Тэрээр Тодын гэрээс гараад явж байгаа хүнийг жижигхэн биетэй мөрөөд авсан урт хар үстэй эмэгтэй хүн байсан хэмээн дүрсэлсэн байдаг. Эхэндээ Шерон тэрхүү эмэгтэйг Тодын X эхнэр нь юм уу, X найз охин нь байх таа гэж бодсон байгаа.
Учир нь яг энэ хоёр эмэгтэй л Тодын гэрт хүүхдүүдээ хөргөж өгөхөөр аль эсвэл хүүхдүүдээ буцааж авахаар ойр ойрхон ирдэг. Гэхдээ Шэрэний харсан тэрхүү машин нь тэдний хэнийхэн ч машин биш вэ гэдгийг тэрээр анзаарсан байгаа. Тухайн үл таних эмэгтэй жижиг оврын саарал ч юм уу, бүдэг цэнхэр ч юм уу нэг тийм завсрын өнгийн жип машинтай явж исэн. Дээрээс нь Южин, Шэрэн хоёрын хин нь тэрхүү машиныг өмнө нь огт харж байгаагүй. Тэдний тухайн үед цагдаа дуудаагүй шалтгаан нь нэгдүгээрт тэд Тодын гэрээс гарсан чимээг яг юуны чимээ гэдгийг сайн ойлгоогүй. Цаашлаад Тодын гэрээс гараад явж исэн тэрхүү хүн хурдан алхаад явж иснаас гүүгээд ч юм уу эсвэл сандарсан, зугтсан байдалтай харагдаагүй. Тиймээс тэд нэг их зүйл бодлохгүй энэ бүгдийг тоолгүй өнгөрөөсөн байгаа. За мөрдөгчөд мөрдлөгөө үргэлжлүүлсээр гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн Тодын эргэн тойрны эмэгтэйчүүдтэй уулзан тэднээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг. Хамгийн эхлээд тэд бага охиных нь ээж Мэритэй уулзаж ярилцсан. Мэригийн хэлснээр бол Тод анхны эхнэрээсээ салсан шалтгаан нь тэрээр сургуулийнхаа нэг оюутантай эхнэрийнхээ араар явуулж жагаад баригдаад тэгээд салсан юм бэлээ. Үүнээс хойш хэдэн жилийн дараа экс эхнэр нь өөр найз залуутай болоод тэр найз залуу нь хаяа Тод руу сүрдүүлгийн өнгө аястай зурвсууд илгэх болсон. Үүнээс өөрөөр бол Тодод өш хонзон сансан түүнийг гэмтэх үйлдэл хийх хэн нэгэн эргэн тойронд нь байхгүй хэмээн Мэри хэлсэн. За цаашлаад Тодын өөр нэг асуудал нь юу байсан бэ гэвэл тэрээр архины хамааралтай ер нь бол их бага хэмжээгээр өдөр болгон уудаг. Тиймээс Мэри хүүхдийнхээ асрах эрхийг Тодтой хуваахгүй хэмээн тэд шүүхтээр маргаантай байсан нь энэ. Мөрдөгчөд Мэригээс Тодыг сүүлийн үед хэн нэгэнтэй уулзаж болзоонд гарсан эсхийг нь мэдхүү хэмээн асуухад Мэри хэлэхдээ энэ оны эхээр 1 сарын үед тэр хэн нэгэнтэй болцож байгаа гэж надад ярьж исэн. Гэхдээ би лавшруулж асуугаагүй. Тэр эмэгтэйг нь ч гэсэн харж байгаагүй хэмээн хариулсан байдаг. За ингээд мөрдөгчөд мөрдлөгөө үргэлжлүүлж авах үеэр өөр нэгэн маш чухал зүйл ил болсон нь хэрэг гарсан өдрийн өглөөний 7 цаг 21 минутанд шуурхай албаны утсанд нэгэн дуудлага ирээд 911 оператор дуудлаганд хариулах үед утасны цаана хэн ч юм яриагүй юу ч сонсогдоогүй. Тиймээс 911 оператор энэхүү дуудлага хаанаас ирсэн гэдгийг нь байршлаар нь тогтоогоод харахад Тодын гэрийн тэр хавьяас ирсэн ийм дуудлага байсан. За гэхдээ иймэрхүү дуудлагууд бол 911-т маш ихээрээ ирдэг. Учир нь iPhone өөрөө emergency дуудлага хийх ийм тохиргоотой. Заримдаа утсаа цүнхэндээ юм уу халаасандаа хийцэн байх үед iPhone-ы хажуу талынхаа товчлуур дээр 5 удаа дарагдаад ийм дуудлагууд автоматар 911-т орж ирэх тохиолдлууд ихээхэн гардаг. Тиймээс 911 оператор энэхүү дуудлагыг яг ийм байдлаар хийгдсэн дуудлага байна гэж бодоод тоолгүй өнгөрөөсөн байгаа. Гэхдээ мэдээж сүүлд шалгаад үзэхэд бол энэхүү дуудлага нь яг Тодын гэрээс буунду гарахтай зэрэгцэн хийгдсэн ийм дуудлага байсан тул энэ нь зүгээр ч нэг санаандгүй дарагдаад 911 руу залхачихсан ийм тохиолдол биш гэдг нь ойлгомжтой болоод ирж байгаа. За мөрдөгчд энэхүү 911 руу дуудлага хийсэн утсыг шалгаад үзэхэд энэхүү утас нь Триана Денис Пашил гэдэг эмэгтэй утас болохон тогтоогдсон бөгөөд Триана уртгаар өстэй, жижигхэн биетэй, цаарал өнгийн жижиг оврын жип ундаг ийм эмэгтэй болж таарсан. Яг л нөгөө Тодын хуршуудынх нь дүрсэлж яриад байсан хүнтэй төстэй байсан гэсэн үг. Мөрдөгчөд Тод, Триана хоёр хоорондоо яг ямар харилцаатай хүмүүс юм бэ гэдгийг олж тогтоох гэсэн боловч тэдэнд тодорхой хариулт бол гарч ирээгүй. Тиймээс мөрдөгчөд Триана Кан нэрэн бүртгэлтэй байх гэрийн хаягаар яваад очих үед тэнд бол Триана байгаагүй. Харин өөр нэг ахимаг насны эрэгтэй түүнийг найзындаа байгаа гэж хэлээд мөрдөгчдийг гэртээ орохыг зөвшөөрөөгүй үүднээсээ буцаагаад явуулсан байдаг. За мөрдөгчөд тухайн үед Трианаг хаана байгаа гэдгийг нь олж тогтоох боломжгүй байсан тул түүний утасных нь байршлаас хэрэг гарсан өдөр яг хаавар явсныг нь шалгаж үзсэн ба 911 руу санамсаргүй байдлаар залгаснасаа 6 минутын дараа 271-р хурдны зам дээр явж исэн гэдг нь тогтоогдсон. Үүгээр зогсохгүй яг энэ үед Тодын утасных нь байршилж мөн яг тухайн цагт 271-р хурдны зам дээр байсан хэмээн зааж исэн байгаа. Тэгэхээр Триана тухайн үед Тодын утсыг нь өөртөө аваад явж исэн болж таарч байна. Гэхдээ үүнээс хойш нэг их удалгүй Тодын утасны байршил тогтоогч нь унтарсан. Ер нь бол Тодын утас одоо хүртэл огт олдоогүй. За мөрдөгчөд инхүү Трианаг утасных нь байршлаар хөөж явсаар эгчийнхэн гэрт байж ахт нь баривчлан цагдаагийн хэлцээр авч ирээд түүнээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг.
Энд Трианатай холбоотой өөр нэг чухал зүйл нь юу байсан бэ гэхээр 2021 онд өөр нэг хүн амны гэмт хэрэг Кливленд хотод гарч ирсэн байлээ. Гэхдээ энэ хэргийн гэмт хэрэгт нь олдоогүй. Тухайн үед хохирогчийн биенээс олдсон бууны сум нь Тоддын биенээс олдсон бууны сумтай яг ижилхэн загварх байсан. Ингээд бүр болоогүй тухайн үед тэр хэргийн сэжигтнэр нь хохирогчийн экс найз охин нь байцаагдчихсэн байлээ. Гэтэл энэхүү найз охин нь Триана. Гэхдээ энэхүү хэрэгтэй холбоотой хангалттай нотлох баримт байгаагүй улмаас Трианаг тэд зүгээр л суллаад явуулчихсан. Уг нь тухайн үед хохирогчийн биенээс олдсон 9 мм-ийн гар бууны сум нь Трианагийн нэр дээрээ эзэмшдэг гар буутай таарч исэн ч гэсэн хангалттай нотлох баримт олдохгүй байсан тул түүнийг баривчилж хорих боломжгүй байсан байгаа. За харин энэ удаад бол мөрдөгчөд Трианаг баривчилж хорих хангалттай нотлох баримт тэдэнд байсан. Нэгдүгээрт Трианагийн саарл өнгийн жижиг оврын жип машин Тоддын байшингийн арт талын зогсоол дээр зогсож байгаа нь Тоддын хөршүүд болох Южин Шерн хоёрын гэрийн үүдэнд байх хяналтын камерт нэлээн бүрсгэрч гэсэн ямартай ч бичигдэж үлдсэн байсан. Хоёрдугаарт түүний нэр дээрээ эзэмшдэг гар буу нь Тоддын амь насыг хөнөөхтэй ашигласан буутай яг ижил загварын буу. Гуравдугаар тэргийн газар дээрээс олдсон гутлын мөр нь Nike брендийн яг нэг тодорхой загварын пүүцний мөр гэдэг нь тогтоогдсон байлээ. Тэгвэл Триана Facebook дээрээ яг ижилхэн загварын пүүц өмсөөд хэдхэн сарын өмнө авахулсан зураг нийтэлсэн байсан. Цаашлаад хэрэг гарснаас хэдхэн минутын дараа түүнийг машинтайгаа Тоддын гэрээс холгүйхан байх машин зам дээр явж байгаа дүрс бичлэг нь замын хяналтын камерт мөн бичигдэн үлдсэн байдаг. За тэгээд бидний мэдж байгаачлан Тоддын утасны байршил мөн Трианагийн явж исэн энэ зүгт зааж исэн шүү дээ. Үүнээс гадна Триана ямар ч шалтгаангүйгээр гинтхэн л утасны дугаар болон өөрийн барьдаг гар утсаа сольсон байлээ. Гэхдээ мөрдөгчөд түүнийг утас болон дугаараа сольсныг нь хүртэл олж тогтоогоод шинэ утасных нь байршлаар хайж явсаар түүнийг баривчилж авсан нь энэ. За мөрдөгчөд түүний утсыг нь шалгаад үзэхэд 4-р сарын 22-нд Триана утсан дээрээ Google-с цагдаа нар миний утасны байршлыг тогтоох боломжтой юу? Симээс салгаад авчихвал тэд нар мэдэх боломжтой юу? Хэмээн хайсан байснаас гадна Тодд Морган их сургуулийн профессор, аллага, сэжигтэн Триана гэж өөрийнхөө нэрийг хүртэл оруулан нийт 41 удаагийн хайлт хийсэн байсан ч мөн илэрсэн байдаг. За үүгээр зогсохгүй Трианагийн ДНА Тоддын гэрээс олдсон тамхины ишин дээрээс болон бэлгэвчин дээрээс мөн олдсон байдаг. Ингээд мөрдөгчөд Трианаг хилцээр авчиран түүнээс байцаалт авч авах үед тэрээр эхэндээ хэрэгээ огт хүлээгээгүй. Тэрээр Тоддыг танихгүй, түүнтэй өмнө нь огт уулзаж байгаагүй хэмээн ярьсан байдаг. Мөрдөгчөд Трианад тэдэнд байгаа бүх нотлох баримтуудыг үзүүлээд тухайн өдөр болсон зүйлсийг эхнээс нь бүгдийг нь үннээр нь ярьж өгөхийг хүссэн боловч Триана өөрийгөө гин буруугүй хэмээн гүрээсээр л байсан. За мөрдөгчөд Трианагийн утсыг нь шалгаж байхдаа олж мэдсэн өөр нэг зүйл нь гэвэл тэрээр Тоддтой Bumble гээд болзооны апаар анх танилцсан байлээ. Тэгээд үргэлжлүүлэн тэд хоорондоо дугаараа солилцоод зурвас бичилцдэг болсон. Харин 4-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу хэрэг гарахаас ердөө хэдхэн цагийн өмнө Тодд Триана руу Cash App-аар дамжуулан эхлээд $50, үүнээс 23 минутын дараа дахин $1000 шилжүүлэхээр оролцсон байдаг. Гэхдээ сүүлийн тэр $1000 гүйлг нь бол амжилттай болоогүй. За Тодд яг яагаад мөнгө шилжүүлсэн бэ гэхээр Триана ер нь бол маш олон вебсайтууд дээр өөрийнхөө мэдээллийг оруулаад бие үнэлдэг. Түүний өөр нэгэн үл таних эрэгтэйтэй бичлэлсэн зурвасыг нь харах юм бол 15 минут нь $120, 30 минут нь $200, цагаар бол 1 цаг нь $400 хэмээн бичсэн байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ер нь бол тухайн шөнө Тодд Трианад мөнгө төлөөд тэд бэлгийн харьцаанд орохоор тохиролцсон байх өндөр магадлалтай. За Триана эцсийн хүртэл гин буруугаа хүлээхгүй байжгаад шүүх хурал нь болохоор товлогдсон байсан өдрийн өглөөн нь Тоддын амь насыг хөнөөсөн хэмээн хэрэгээ хүлээсэн. Тиймээс түүний болох ёстой байсан шүүх хурал нь цуцлагдаж шүүхээс түүнд 23 жилийн дараа давж заалдах эрхтэйгээр насаар нь хорих ялыг оноосон байдаг. Триана бол яг яагаад Тоддын амь насыг хөнөөсөн талаараа тодорхой зүйл огт хэлээгүй, энэ талаар яриагүй байдаг. Гэхдээ шинжээчдийн хамгаалж байгаагаар бол тэдний хооронд мөнгнөөс болж маргаан үссэн. Энэхүү маргаанаас болоод Триана Тоддын амь насанд хүрсэн байх өндөр магадлалтай хэмээн үздэм байна.
За энэ нэргийн талаар олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ нэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.